За сайн байцгаана уу? Юу марафон боловсролын аяны хүрээнд Өмнөг аймгийн 3 суммаас оролцож буй старт тим баг байна. За тэгээ бид болохоор хариуцлагатай хэрэглээг дэмжих сэдвийн төслийнхөө сэдвийн хүрээнд цэвэр анги цэвэр ирээдүй хэмээх үйл ажиллагааг 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр явуулсан. Тэгээд бид төслөө хэрэгжүүлэхээс өмнө мэдээж судалгаа хийсэн байгаа. Тэгээд судалгааны нэрээ болохоор зөвхөн сургуулийн хог хаягдал өдөр тутамдаа маш ихээр гардаг шүү дээ. Тэгээд бид сургуулийнхаа хог хаягдлыг ангилж болох хог хаягдал байгаа болов байгаль орчныг энэ хог хаягдал нь байгаль орчныг маш ихээр бохирдуулж байгаа. Тэгээд бид хэрвээ бохирдлыг ямар арга хэмжээ авах юм бол илүү багасч багасах тал дээр бол энэ төрлийн судалгаа хийсэн байгаа. Тэгээд энэ харагдаж байгаачлан манай сургуулиас гарч буй хог хаягдлын хамгийн их хувийг болохоор цаас хуванцар эзэлж байгаа шүү дээ. Энэ нь болохоор бүгдээрээ дахин ангилах боломжтой хог хаягдал ахгүй. Тэгээд бид цаасыг хуванцарыг ангилж хаяхынхаа өмнө цаас хуванцар зэргийг ангилж хаяхынхаа өмнө сургуулийн хүүхдүүдээ манай сургуулийнхан хогийг ангилж хаяснаар ямар арга хэмжээ ямар ач холбогдолтой болох байгаль орчноо хэрхэн хамгаалах юм өөртөө биелүүлж чадах үүргээ сайн мэддэггүй тийм мэдээлэл дутмаг байдаг. Тийм учраас бид цаас хуванцар зэргийг мэдээж дахин ангилах боломжтой хаягдлыг ангилж хайж сургуулийнхаа хогийн цэгт хөрвүүл дахин хог ангилах тийм байгууллагуудад хөрвүүлснээр байгаль орчноо хамгаалж хог ангилж хаях энгийн соёлд суралцах зорилготой. За тэгээд бид энэ зорилгынхаа хүрээнд цэвэр анги цэвэр ирээдүй хэмээх уралдааныг сургуулийнхаа 6-аас 12 дугаар ангийн сурагчдад 1-р сарын 12-наас 24-ний өдөр хүртэлх зохион байгуулсан. Тэгээ манай тэмцээний зорилго нь болохоор анги хамт олноороо цэвэр тэмцгээр орчин бүрдүүлэх сурагчдад хог хаягдлыг ангилан ялгах дадлыг хөвшүүлэх зорилготой байсан. Тэгээд ангитай хог хаягдлыг сургууль хаягдлыг 3 төрлөөр ангилсан байдлыг бид өдөр алган ингээд ангиудаар явж шалгаад тэгээ бичлэгийг хог ангилж хаяхыг уриалсан бичлэгийг өөрсдөө ангиудад бичлэг хийж уриалсан бичлэг хийхийг уриалсан байдлаар нь дүгнэх тийм тэмцээн зохион байгуулсан. Манай багийн зохиосон тэмцээний үрээнд сургуулийн сурагчид хогийг ангилж хаяснаар ямар ач холбогдолтой болохыг уриалсан бичлэгийг бидэнд илгээсэн. Хааж явсан хогоо ангилж хэвшээрээ бидний бичлэгийг таалан сууж тугсан суулганд баярлаа. Одоо хэлэх үү? Тэгээ.
Хүүхдүүдийн хогоо хийх. Хүүхдүүдээ хүнсний бодол баглаас аваад зөв хэрэглэж, зөв ангилцгаая. Хүмүүсээ хүнсний зориулалтын сав баглаа бодол нэг удаагийн халбах сэрээ аяг тавга зөв ангилж хэвсгэе. Сургуулийн орчинд стандарт хангасан 3 хогийн сав байх ёстой хэдий ч манай сургуульд өмнө стандарт хангасан хогийн сав байгаагүй цөөн үедээ ангидал байсан. Тэгээ сургуулийн сурагчид хогийн ангилж хаях талаар мэдлэг дутмаг байсан. Тэгээ бидний зохиосон тэмцээний үр дүнд ихэнх ангиуд стандарт хангасан хогийн савтай болж хог хаягдлыг ангилж хайснаар ямар ач холбогдолтой болохыг ойлгож ахис дэвсэл гаргасан. Тэгээд манай баг хамтолон цэвэр анги цэвэр ирээдүй сэдв тэмцээнийг амжилттай зохион байгуулж дуусгасан. Тэгээд тэмцээний зорилго зүгээр сурагчдын хог хаягдлыг зөв ангиллан ялгах, мэдлэгийг түгээн дэлгэрүүлж нэмэгдүүлж, байгаль орчиндөө жоохон ч гэсэн хувь нэмэр оруулахыг хичээсэн. Тэмцээний явцад оролцогчид хог хаягдлыг ангиллан ялгаж, арга барилд суралцаж, багаар хамтрах чадвараа нэмэгдүүлсэн. Манай сургуулийн тэгээд мөн хог хаягдлыг ангилснаа дахин боловсруулах боломж нэмэгдэж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурдгийг түлхүү ойлгосон гэж бодож байгаа. Энэхүү тэмцээнд оролцогчдын идэвх оролцоог нэмэгдүүлж, зөв хадгалт дэвжийг төлөвшүүлээд бодит хувь нэмэр оруулсан гэж манай баг хамтолонд дүгнэж энэхүү тэмцээнийг явуулсан байгаа. Тэгээд цаашид ийм төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, олон хүнийг байгаль орчиндөө олон хүнийг хамруулж, байгаль орчиндөө жоохон ч гэсэн одоо ингээд хувь нэмэр оруулж, одоо хуванцар сав, лаад, шилүүдийг ингээд тогтмол ингээд манайхаа одоо ингээд хайдаг байлаа гэхэд бидэд тэрийг одоо ингээд ялгаж ингээд хаях, ангилах тийм төв хогийн цэг байгуулж болно гэж бид сургуулийн захиргаа болон удирдлагуудтайгаа ярилцсан. Тэгээд бид зөвхөн сургуулиас гаргаж байгаа хог хаягдл зөвхөн манай суманд нэг хогийн төв цэгтэй байдаг болохоор тэндээ бүгдийг нийлүүлж чаддаг болохоор маш их хэмжээний бохирдол гардаг. Тэгээд бидэд энэ хог хаягдлыг судалснараа одоо сумандаа ангилсан хогийн цэгтэй ч юм уу эсвэл хог ангилж хаях тийм дахин боловсруулж цааш нь явуулж болох тийм төвтэй болохыг манай баг санаажил цааш нь ярьсан байгаа. Тэгээд бидний энэ хүн саналыг манай багш нар ер нь бол анх яг хийж эхлэхэд ер нь бол бараг дэмжээгүй одоо нөгөө хогон хэдийн ангилсан чинь цааш нь гараад нэг л хогийн цэг дээр хаях болохоор ер нь дэмэдээл гэдсэн. Тэгээд бид нөгөө нэг өөрсдөө жоохон хичээсэн. Баярлалаа.